За тэгэхээр бидний хувьд өнөөдөр нутгийн өөрөө удирдах байгууллага бигдаан ажиллах нөхцөл бүрдсэн үү гэдэг сэдвээр ярилцгаар зочд маань хүрэлцэн ирсэн байгаа. Тэгэхээр мэдээж ярилцлага хамгийн түрүүнд за сэдвийнхээ хүрээнд буюу бигдаан ажиллах одоо нөхцөл бүрдсэн үү, бүрдээгүй бол тулгамдж байгаа асуудлуудыг та бүхэн бас хэрхэн харж байна вэ гэдэг тухай яриагаа эхлэв. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх зүйн одоо бигдаан ажиллах эрх зүйн үндэс бол ерөнхийдөө бүрдсэн гэж хэлж болно. Яг тэгэхээр Монгол улсын үндсэн хууль, Монгол улсын засаг захиргаан, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар бол ерөнхийдөө эрх үүрэг бол хангалттай ингээд олгогдсон. Гэхдээ энэ дээр бид нар юу ярьдгүү гэхээр одоо 92 оны үндсэн хууль батлагдсанаас хойш ярьж байгаа нэг гол зүйл бол төсөв санхүүгийн эрх мэдэл бол үндсэндээ төвөөсөө хамааралтай байгаад байгаа. Орон нутгийн одоо чиг үүргийг хэрэгжүүлэх талаар төсөвлөөд одоо иргэдээрээ хэлцээд ингээд сангийн яаманда бид нар явуулдаг тийм ээ. Ингээд очиод төсөв маань одоо үндсэндээ хасагдаад хүрээдэрдэг. За ингээд нөгөө бага хэмжээний төсөвтэй тохируулж одоо чиг үүргээ хэрэгжүүлэхээр ямар нэгэн чиг үүрэг нь орхигдох, хэрэгжихгүй байх, төсөв дутагдах. За мөн одоо ийм асуудал бол тулгардаг. За мөн боловсон хүчний эрх мэдэл бас төвөөс хамааралтай. Бүгд одоо орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа агентлагууд төвөөсөө одоо томилогддог дарга. За ингээд орон нутаг бол нөгөө боловсон хүчний эрх мэдэл бас дутагдaltaй байна. Ийм байдлууд бол одоо хүртэл байсаар л байна. Тэгэхээр орон нутаг өөрөө өөрийгөө удирдах тэнд одоо үйл ажиллагаа явуулах гэхээр ихэнх бодод зүйл нь төвөөс одоо хараат байна гэсэн үг. Үндсэндээ төвлөрөл бас байна гэж ойлгож байна. Санхүүгийн хувьд, боловсон хүчний хувьд одоо төвөөс хамааралтай байдал бол одоо хүртэл байсаар л байна. Нийслэлийн За нийслэлийн хувьд мөн ялгаа байхгүй. Ер нь эрх зүйн орчин бол тодорхой хэмжээнд бүрдсэн одоо сайжруулах гээд бид нэр өргөн олныг хамруулсан юм хилцүүлэгдээ зохион байгуулгаад эрдэнэтийн судлаачдын саналыг аваад энэ ажилд гар бие оролцож байсан туршлагатай юм хүмүүсээр бага бүрдүүлээд ажлын хуулиа сайжруулах талаар анхаарал ажиллаж байгаа. За нийслэлийн тухайд бол мөн ялгаа байхгүй. Ер нь нутгийн өөрөө удирдахаас бигдаан ажиллах одоо боломж нь нэг талаас шууд одоо бүрдсэн юм шиг харагдаж байгаа юм. Нөгөө талаас бас сая манай Дархан аймгийн одоо иргэдийн хурлын байгууллагыг төлөөлж ярьж байгаа хүнтэй бол би санал нэг байна. Яг тэр бол тодорхой төрлийн одоо хуулиар хүлээлгсэн үүргүүдээ хэрэгжүүлэхэд өөрөө бигдаан одоо хуулиар ямар нэгэн байдлаар шууд зохицуулаагүй юм одоо нэг нутаг дэвсгэрийнхээ нийгмийн эдийн засгийн асуудлыг бигдаан шийдвэрлэх хэрэгтэй гэдэг үндсэн хуулиндаа заасан түрүүний ярьсан засаг захиргааны нутаг дэвсгэрийн түүний удирдлагын тухай хуулиар хашгирсан эрх олгогдсон байдаг. Шийдвэрлэх гэхээр бас тодорхой хүндрэлүүд гардаг нөгөө талаас. Тухайлбал эрх зүйн орчин хэдийгээр тодорхой хэмжээнд бүрдэж байгааж ярьж байгаа боловч зарим бүрдээгүй байх одоо хангалттай биш байх юм тохиолдлууд амьдрал дээр өдрөөлөн гарсаар байна л да. Нийслэл жишээ нийтийн эзэмшлийн гудамж зам талбай дээр одоо төс дэлгүүрийн худалдаа эрхэлж байгаа хүмүүстэр бид нар ингээд тодорхой хэмжээгээр ингээд хамтарсан одоо дэг журмаа тогтоогоод ойлголцоод ажиллая гэхээр иргэдийнхээ саналыг аваад худалдаа эрхлэгчдийнхээ одоо санал бодлыг сонсоод бус холбогдох хууль тогтоомжоор нийцүүлээд журмаа гаргаад очихоор хууль зүйн яам одоо захиргааны ерөнхий хуулийн дагуу бүртгэж их ёстой. Энэний дараагаар тэр журам хэрэгжих ёстой болдог. Гэтэл одоо танад хуулиар тусгаас эрх олгодог байна. Оршуулгын ажил байна. Ерөнхийдөө бас иргэдийн шүүмжлэл нэлээд гардаг. Бигдаан шийдвэрлэх ёстой байдаг. Тэгэхээр хурлаас тодорхой хэмжээний одоо юу гэдгийг эрх зүйн хэм хэмжээг зааж өгөөд иргэдийн санал хүсэлт нийцсэн одоо иймэрхүү дэг журмын тогтоогоод өгөхөр бас л бүртгэхгүй байх асуудал гардаг ч гэдэг юм уу. За нийслэл Улаанбаатар дотор олон жишээ хэлж болж байна л да. Нийтийн байрны асуудал байна. Нийтдээ одоо 1000 гаруй томоохон жилж болох одоо тодорхой тооны одоо 10-20-оос дээш хүн хүлээж авах боломжтой юм нийтийн байрууд үйл ажиллагаа явуулж байгаа. Ямар ч зөвшөөрөл байдгүй. Тэгээ зөвшөөрөл олгодог болгоё. Эсвэл одоо явуулж байгаа үйл ажиллагааг нь одоо ямар нэгэн байдлаар стандарт тогтоож өгөө. Энэ хүрээнд ийм одоо шаардлага хангасан тохиолдолд тухайн тэр нийтийн байранд амьдарч байгаа иргэд одоо аюулгүй нөхцөл байх нэ гэдэг тийм үндэслэлийн наад захын шаардлагуудыг заагаад өгөхөөр бас ялгаа байхгүй. Ийм эрх хэн нэг нь олгогдоогүй байна. Нийслэлийн иргэдийн хуралд ч гэдэг юм олгодоогүй байна гэж шалтгаанаар хууль зүйн бүрдэхгүй байх шиг бол. Тэгэхээр энд өнцгөөс нь харах юм бол бас одоо тэгтэл тухайн асуудлууд нь нийслэлчүүдийн өмнө Улаанбаатарчуудын өмнө Монгол улсын иргэдийн өмнөөс тулгамдсан асуудал болоод байдаг. Энийг хамтраа шийдвэрлэх иргэдийн санал хүсэлтийн дагуу ингээд явъя гэхээр ийм хүндрэлүүд гараад ирэх шийдтэй. Төсөв санхүүгийн үед бол нийслэл өөрөө бас олж байгаа орлогоноос бас тодорхой хэсгийг баг одоо дийлэн хэсгийг усын одоо нэгдсэн төсвөр өгчдөг. Тэгэхээр үлдсэн асуудлаараа бид нар нийгмийн эдийн засгийн амьдралыг шийдэх ямарч боломжгүй болчихж байгаа. Өнгөрсөн жишээ нь 2020 оны төсөв батлах процессыг жилийн өмнө болж исэн. Би жишээ аваад яриа л да. Нийслэлийн хэмжээнд бид нар бүх дүүргүүдээс холбогдох одоо төрийн одоо эрхүй байгууллагуудаараа дамжуулаад нийслэлийн харьяа агентлагуудаараа дамжуулаад санал авсан. 2020 онд ямар ажил хийх вэ? Ямар төсөв шаардлагатай байна вэ гэдэг.
Тэгэхээр ерөнхийдөө бүр нэлээд задгаагаар наваад үзэх юм бол нэлээд өндөр тоо гарсан. Тодорхой хэмжээнд хумаад хууль тогтоомжид нийцүүлээд үзэхээр 500 гаруй тэрбум төгрөгийн нэн одоо төрөн хийх шаардлагатай ажлын жагсаалт гараад ирж байгаа. Гэтэл бидний төсвийн хөрөнгө оруулалтыг хийх ажил маань шууд одоо юу гэдэг хөрөнгө оруулалт хэлбэрээр зарцуулах хөрөнгө нь 120-30 тэрбум төгрөгтөл багтах жишээтэй. Бараг 4 дахин. Тий. Зүгээр яг бүр задгаагаар ирсэн нь бол 5-6 их 80 төгрөгийн ажлууд гарч ирж байгаа л да. Дид үтсийн томоохон ажлуудыг оруулаад явах юм бол бүр өндөр төсөв гараад ирж байгаа. Тэгэхээр л одоо нөгөө байгаа жоохон мөнгөндөө тааруулаад ажил хийх шаардлагатай болдог. Магадгүй дараагийн жилийг өөдрөгөөр төсөөлөөд илүү их орлого олох байх, эдийн засаг илүү их тэлэх байх ч гэдэг юм уу. Одоо Монгол улсын хийгээд бүс нутгийн дэлхийн хэмжээний эдийн засаг бас нааштай одоо болох байх гэдэг төсөөллөөр тухайн одоо хийх ажил одоо хөрөнгө оруулалтын ажлаа бол бид нар баталчихж байгаа. Энэ жилдээ тавих хөрөнгө нь маш бага хэмжээгээр одоо гэдэг. Нийт төсвийн хөрөнгө оруулалтын 10% тавьж өгөөд эх жил ядаж нь 30%, тэрний дараа жил нэг 40% ч гэдэг юм уу санхүүжүүлэх байдлаар одоо тухайн ажлыг эхлүүл. Яг та тэр ажлыг хийгээч гэдэг саналууд иргэдээс хөрвч ирээд байгаа. Бид нар одоо энэ саналаа хүрчээсээ хүртэл одоо харьцангуй одоо ухаалаг болгоод шууд аппликейшн хэлбэрээр бүх дүүрэг хорооны иргэдээс саналыг аваад нэгтгэхэд хамгийн их санал авсан ажлын тухайн одоо дүүрэг хороон дээр хийхээр одоо орон нутгийн хөгжлийн сангийнхаа ч юм бус одоо хөрөнгө оруулалтын ажлын жагсаалтанд оруулал явж байгаа юм л да. Танай. За нутгийн өөрийн удирдах ёсны байгууллага биедан хөгжих нөхцөл бүрдсэн нөхөл одоо бас илүү сайжруулах бас нэгжийн хуулийн маань төсөл явж байгаа бас баяртай байгаа. Энэ дээр нь бол орон нутгийн чиг үүргүүдийг нэлээд сайн хуваарлаад давхардал хийдэгдлийг арилгах, за аймаг одоо сум дүүрэг нийслэл баг нь юу их юм ингээд ямар чиг үүрэгтэй гэдэг одоо зарчмын хувьд бол энэ хуулийн төсөл дээр сайн ороо явж байгаа нь бас шинэлэг давуу тал. Ингэхдээ энэ чиг үүргийг хэрэгжүүлэхдээ дагалдах одоо орон нутгийн төсөв санхүүгийн нөөц бололцоог нь бий болгож өгөөч гэдэг одоо тэр зохицуултууд нь бол төсөлд орсон нь бол сайн. Хамгийн гол нь энэ одоо хуулиудыг одоо энэ заалтуудыг одоо тунхаг төдий биш болохын тулд бусад одоо салбар хуулиуд, төсвийн хууль, татварын одоо багц хуулиуд, за орон нутгийн өмчийн тухай хуулиудад бол бас давхар өөрчлөлт оруулж зохицоор нь одоо энийг шийдснээр бол бас орон нутаг чиг үүргэн тодорхой, хэрэгжүүлэх төсөв санхүүгийн нөөц бололцоо тодорхой. Ялангуяа энэ дэр мөн одоо нөгөө хэвтэй удирдлагын асуудлыг бас давхар шийдэж өгсөн ёстой. Бүх юм босоо агентлагаас удирдлагатай болоод ирэхин цагт бол нутгийн өөрийн удирдах байгууллага бие даасан шийдвэр гаргахад бас нөгөө одоо босоо удирдлагатай байгууллагаас хамаардаг. Ингээд бас бие даасан шийдвэр гаргахад боломжгүй юм нөхцөлөд үүсдэгэ. За нөгөө талдаа бол бас үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 62-ийн 2-ыг бид нар бас ярих дуртай. За энэ дээр бол нутгийн өөрийн удирдах байгууллага нь орон нутгийн шин чанартай асуудлыг өөрөө бие даа шийдвэрлэх хэрэгтэй. Гэтэл одоо юу гэдэг захиргааны ерөнхий хуулинд болохоор хуулиар эрх олгогдоогүй одоо өөрөлдөө салбар хуулиудаар хуралд эрх олгогдоогүй үед бол энийг одоо захиргааны акттэй нийтэд дагаж мөрдөх хэм хэмжээний актыг бол гаргах боломжгүй гэж үзэж одоо бүртгэгдгүй нэг нь асуудал нь одоо үндсэн хуулийн заасан зарчмынхаа эсрэг байгаад байгаа юм л гэж харагддаг. Жишээлбэл үнэхээр энэ хууль тогтоомжоор зааж өгөөгүй л одоо асуудлыг нутгийн өөрийнхөө удирдах түвшинд тэнд асуудал байгааг олж хараад уг нь бол нутгийн өөрийн удирдах байл өөртөө шийдэх гээд байгаа байхгүй юу? Мэдээ захиргааны байгууллага мөнгө гээд хуулийн заасан учраас захиргааны ерөнхий хуулиар бариад акта бүртгүүлнэ. Гэхдээ тэнд мэдээж хуулиар зохицуулаагүй харилцаа тэнд байгаад байгаа учраас л орон нутгийн өөрсдийнхөө хэм хэмжээний актыг гаргах гэдэг асуудал шүү дээ. Энийг бас маш сайн ойлгох хэрэгтэй. Тэгээ нөгөө талдаа бас энэ төрийн захиргааны төв байгууллагуудын одоо энэ удирдах болон бусад энэ албан тушаалтнуудын хувьд нутгийн өөрөө удирдах ёсны тухай ойлголт маш тутмаг байна. Тийм учраас бол саяас удирдлагын активын багш нар ч ярьж байна. Энэ орон нутагт ажиллаж байгаа хүмүүсээ авчраа сургаад байдаг. Гэтэл яг энэ төрийн удирдлагын босоод хөтөлцөөнд төрийн төв байгууллагуудад ажиллаж байгаа болсон өчнүүдийг нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын одоо маш сайн ойлголттой болгож тэдний бодлого чиглэлийг нь одоо зөв чиглүүлэхгүй бол жишээлбэл одоо ингээл төрийн захиргааны төв байгууллага буюу одоо янз бүрийн яамдуудаас бичиг ирэхээр аймгийн иргэдийн төлөөлчдийн хурлын дарга танаа, аймгийн засаг дарга танаа яг нэг бичиг. Энэ чинь хоёр уг нь өөр тустай. Нэг нь одоо нутгийн өөрийн удирдлагын хэвтэ тогтолцоо явж, нэг нь бол төрийн чиг үүргийг одоо хэрэгжүүлэх засаг даргын одоо чиг үүрэгч mariад тустай байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр зааг ялгаагаа хүртэл ингээ олохгүй байгаа юм шиг юмнууд харагддаг. Тэгэхээр ер нь бол бие даасан байдал бол одоо илүү сайжрах бас төлөвтэй байгаа. Энийг хамгийн гол нь одоо энэ шийдвэр гаргах одоо хүмүүс, хууль тогтоогчид, за төрийн захиргааны төв байгууллагын энэ хүмүүс бол салбарынхаа хуулиудыг ингээд нөгөө боловсруулдаг штэ. Тэр үедээ маш сайн уялдаа холбоог нь хангахгүй бол энэ сайн хуулийн төсөл боловсруулагдсан. Гэтэл энэ нөгөө тунхагийн шинж чанартай болоод үлдчихвэ гэдэг дээр бид нар санаа зовж байгаа. Тэгэхээр нөгөө нэг маш олон салбар хуулиуд дээр энэний асуудлыг хоорондоо зөрчилдөөнгүйгээр маш сайн оруулж өгөх нь маш одоо чухал асуудал байна. Тэ
Сая таны дурдсан дээрээс үргэлжлүүлээд асуух гэсэн. Тэгэхээр нөгөө нэгжүүдийн чиглэлийг одоо маш тодорхой зааж өгснөөр энэ хуулийн төсөл ололттой байна гэж та хэлж байна. Тэгвэл одоо ялангуяа байгаа нөхцөл байдал дээр энэ давхцал яаж үүсэт идэм бол мөн ялангуяа сая таны хэлсэнчлэн орон нутгийн өөрөө удирдах байгууллага ямар одоо байдалтай ажилтгүү гэдгийг бас хүмүүс тэр болгон мэдтгүү. Тийм учраас энэ давхартал нь ер нь давхарлаад байна уу, давхардахгүй байна уу гэдэг ч юм уу. Энийг ч тэр бүр ингээ анзаарч харах одоо ийм ойлголт бас дутмаг байгаад байдаг. Тэгэхээр энэ зүйл ер нь яаж тохиолдоод байдیں۔ Энийг тодорхой болгосноор бас ямар ач холбогдол ирэх гээд байгаа вэ? За тэгэхээр одоо яг үйлчилж байгаа энэ одоо Монгол Улсын засгийн нутаг дэвсгэрийн түүний удирдлагын тухай хууль одоо яг үйлчилж байгаа хуулийн дээр болохоор нутгийн өөрөө удирдахсны байгууллагын бүрийн эрхийг ингээд давхардуулсан байхгүй. Жишээлбэл 18 дугаар зүйлд одоо хурал ийм бүрийн эрхтэй гэмүүд 19 зүйлд аймгийн иргэдийн төлөвчдийн хурал нь 18 дугаар зүйлээс гадна ийм эрхтэй гэд нэмээд ингээд яччихсан. Тэгэхээр өөрөөр хэлбэл нутаг дэвсгэрийн хэмжээнд чиг үүрэг нь хэрэгж нутаг дэвсгэрээрээ зааглагдаад байгаа болохоос чиг үүргээрээ зааглагдахгүй байгаа байхгүй юу. Энийг одоо бүр чиг үүргээр нь зааглал гэдэг шин санаа шүү дээ энэ хоёлээ. Тэгэхээр аймаг бол одоо яг ийм чиг үүрэгтэй. За сум бол яг ийм те. Тэгээд энэ дээр чиг үүрэг шилжүүлэх бас боломжийг бас олгосон гэдгээр шинэлэг байгаа л гэж ойлгож байна. Хамгийн гол нь одоо энэ чиг үүрэгтэй холбоотойгоор хэрэгжүүлэх төсөв санхүүгийн асуудал гэдэг бол яахааргүй одоо орон нутгийн эдийн засаг төсвийн бие даах асуудал руу бол анхаарлаа хандуулах бол зайлшгүй шаардлага үүссэн байж байгаа. Орон нутгийн орлогыг бүрдүүлж байгаа дотрын хууль төсвийн хуулиар тогтоосон ангиллын дагуу бүрдүүлж байгаа орлогыг ингээд аваад үзэх юм бол нийт одоо суманд бий болж байгаа нийт орлогын одоо 60% нь бол аймгийн төсөвт улсын төсөвт ороод сумын төсөвт 30% нь үлдчихэж байгаа. Тэгэхээр нөгөө бүх сумдууд маань бол үндсэндээ бол бид нар төвлөрлийг сааруулах бодлого ингээд Монгол Улсын хэмжээнд хэрэгжиж байгаа боловч тэр бодлого маань бол яг төсвийн төвлөрлийг сааруулах руу бол одоо хараахандаа бол амжилтанд хүрч чадахгүй. Яагаад гэвэл бүх орлогуудын одоо аймаг улсын төсөв төвлөрүүлж аваад буцаагаад ингээд суманда татаас өгч байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр татаасыг аваад одоо Монгол Улсын хэмжээний нийт одоо сумдуудыг тооцоод үзэх юм бол бараг 90 гаруй хувь нь бол татаас дээр татаасаар одоо амьдарч дээрээсээ санхүүгийн хараат байдалтай байж байгаа. Тэгэхээр нөгөөдх наад доор байж байгаа төсөв захирагч нар нутгийн удирдлагын байгууллагууд маань бол орлогоо одоо нэмэгдүүлэх ямар ч тийм итвэх санаачлага бол байхгүй болчихно. Жишээл аж ахуйн нэгжийн орлогын албан татвар гэдэг улсын төсвийн орлогын албан татвар. За тэр бол тухайн одоо нутаг дэвсгэр дээр явж байгаа аж ахуйн нэгж байгууллага хичнээн сайн үйл ажиллагаа яваад орлого олно уу, олохгүй байна уу гэдэг асуудалд бол тэр нутгийн удирдлагын нөхдүүд бол анхаарлаа хандуулахгүй. Тийм учраас одоо энэ аж ахуйн нэгжийн орлогыг одоо аймгийн орон нутагт ч юм ороод ирснээр тухайн одоо аж ахуйгаа хөгжүүлэх эдийн засгийн одоо өөд нь олгоход бол тэр тухайн удирдлагуудын итвэх санаачлага бол дээшлээд явах хэрэгтэй. Ийм л юм байгаад. Тэгэхээр жишээлбэл одоо үл хөдлөх хөрөнгөний албан татвар гэдэг. Үл хөдлөх хөрөнгөний албан татвар, үл хөдлөх хөрөнгө гэдэг маань бол тухайн сумын дүүргийн газар нутаг дээр л байж байгаа хөрөнгө. Тийм одоо үл хөдлөх хөрөнгөө одоо тоолоод бүртгэхэд хаана юу бий болж ийн гэдэг асуудыг бол тэр сумын засаг дарга, дүүргийн засаг дарга бол мэдчихэж байгаа. Тэгтэр тэр бүх юм маань болохоор нөгөө аймгийн төсөвт, нийслэлийн төсөвт ингээд төвлөрөөд яваад ирэхээр нөгөө хүмүүс чинь одоо тэр лүүгээ анхаарах ямар ч тийм сонирхолгүй болоод ирж байгаа. Одоогийн мөрдөж байгаа засаг захиргааны нөхцөл зөвшөөрлийн нэгждэр бол аймаг нийслэл нэг төвшин, сум дүүрэг нэг төвшөнд байж байгаа. Тэгэхээр энэ дээр бол бас энэ хуулиараа бас бодлогын өөрчлөлтүүдийг бол гаргах нь бол зайлшгүй шаардлага. Тэгэхээр альва гарч байгаа хууль тогтоомж амьдралын хэрэгцээ шаардлага төр л үндэслэгдэж бий болдог. Тэгэхээр ийм шаардлага байгаа учраас тэр тухайн харилцаанд оролцож байгаа талуудын ашиг сонирхлын нэгдмэл болж энэ хуулийн зүйл залтуулж гарч байгаа юм. Одоо бид нар яг энэ чиг үүргийн давхарталтай холбоотой асуудлаар яг засаг даргын одоо бүх шатны одоо засаг захиргааны нэгж төвний засаг даргатай холбоотой чиг үүргийн давхартлын асуудлыг бол тусдаа ярих байх. Бидний хувьд бол яг нутгийн өөрөө удирдах хэсэг шууд хэрэгжүүлдэг байгууллага тогтоороо чинь манай нийслэлтэр бол нийслэл иргэдийн төлөөлөгчтэй хурал нэг баг гаргаад хийгээд үтсэн. Маш олон зүйлүүд гарч ирсэн, сая зах зугаас нь хэрдэлж байна. Одоо иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах чиглэлээр тодорхой бодлогын шийдвэр гаргаад түүнийхээ хэрэгжилтний хяналт тавиад дээрэс нь Монгол Улсын хэмжээнд хэрэгжиж байгаа бодлогын шийдвэрийн хэрэгжилтнэр бид нар хяналт тавьж явж явах хэрэгтэй. Засаг дарга түүнийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах хэрэгтэй ч гэдэг юм уу. Ингээд бүх шатны хуралдаар адилхан багийн иргэдийн нийтийн хуралд ч тэр үүрэг байгаад байгаа. Хорооны за тэгээд дүүргийн иргэдийн төлөөлөгчтэй хуралдж байгаа, нийслэлийн иргэдийн төлөөлөгчтэй хуралдж байгаа. Тэгэхээр бид нар одоо ядчил гаргаж байгаа шийдвэрээ нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн дүүргүүдийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргаж байгаа шийдвэрүүд ядаж орон цаг хугацааны үед уялдаатай гардаг байдлаар энэ чиг үүргийнхаа ялгааг хичээн оруулж өгч байгаа. Жишээ нь одоо нийслэлтэй холбоотой энэ чинь нийслэлч бүгдээрээ л нэг одоо
гудамж замаар холбогдсон нэг л орчин нөхцөл байгаа шүү. Нийслэлийн иргэдэл тэн дотор амьдарч байгаа. Гэтэл гарч байгаа шийдвэрүүд нь орон зай цаг хугацааны хувьд өөр болоод байх юм бол тэгээд өөр янз бүрийн төвшин одоо шин газрын төлбөртэй холбоотой асуудал. Хаан улд өөрөгт нэг одоо адилхан байх ёстой байтал нэг уулын гүвэд аваад нэг гудамжийн саатал Баян зүрхт өөрөөр тогтооцсон 10 дахин өндөрч байдаг. Тэгэхээр нийслэлийн иргэн хаан улд өөрөд очиод амьдрахаар газрын төлбөр нэг төлбөр төлөөд байдаг. Баян зүрхт очиод амьдрахаар өчнөө өндөр төлбөртэй төлждөг ч гэдэг юм. Ийм ялгаатай зүйлүүд амьдрал дээр зөндөө гараад байгаа учраас чиг үүргийнхаа ялгаан дээр энийг маш сайн тусгаж өгөх зүйтэй гэж бас хараад байгаа. Тэгэхээр ер нь бол сая манай энэ хэлцүүлэгт орж байгаа хүмүүс хэлж байна. Энэ бол маш зүйтэй асуудал. Тэгэхээр чиг үүргийн давхардлыг арилгаж чадсанараа бид нар бас төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах. Бүгдээрээ л төсвийн хөрөнгө тойрсон асуудал болоод хуурчиж байгаа юм л сүүлд асуудал шийдвэрлэх болгон цаана эдийн засгийн одоо төсөв санхүүгийн асуудал яригддаг учраас. Тэгэхээр одоо юу гэдгийг магадгүй иргэдийн төлөөлөгчдийн хурлын байх яаж зохион байгуулагдах гэдэг асуудал хүртэл хуулийн шинжилгээний хүнд яригдах хэвээр асуудал байна. Зарим орны жишээнүүд ярьж сая багш нар Шведийн жишээ ярьж байна, Японы жишээ ярьж байна. Тэгээд одоо хуулийн зүйл заалтууд дээр энэ аль иргэдийн хурал нь ямар статустай байх юм, ямар хүрээг хамарсан байх юм бэ гэдэг асуудлаа маш тодорхой болгож бүх зүйлээ ярьж ижил тэгэл хамгийн оновчтой шийдэлд хүрэхэд шаардлагатай байна. Бас нэг орж байгаа сонирхолтой гэх юм уу та. Заалт бол иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөд итгэл үзүүлэх тухай бас нэлээд хөндөгдөж байгаа. Тэгэхээр хэрвээ иргэдийнхээ итгэлийг одоо хүлээс үүргээ биелүүлэхгүй хөсөрдүүлсэн тохиолдолд бол одоо хурлыг тараах хүртэлхийн эрх мэдлийг бас хуулинд оруулах гэдэг. Тэгэхээр ер нь энэ итгэл хүлээлгэх байдал түүнийг үнэлж төвлөрөх. За тэгээд цаашлаад тараах хүртэлх одоо энэ асуудлыг та бүхэн бас хэрхэн харж байгаа вэ? За ер нь бол бас хурлын байгууллагын байх ёстой зүйл. Хурлын төлөөлөгчд ялангуяа өөрсдөө өндөр ёс зүйтэй. Тэр олон иргэдийг төлөөлүүлж ажиллаж байгаахийн хувьд өөрөө бас хуралдаанд ядаж цагтаа тогтмол оролцдог, бүрэн оролцдог байх ёстой. Дээрээс нь бас одоо өөрөө тодорхой хэмжээний тэр хурлын төлөөлөгчд хуулиар хүлээлгсэн тэр эрх зүйн одоо боломжоо бүрэн дүүрэн ашигладаг тийм чадвар дадал эзэмшсэн ийм хүн болох ёстой. Гэтэл одоо иргэдийг төлөөлөх хүн маань одоо ямар нэгэн одоо боловсролын ч гэдэг юм, ажилласан жилийн туршлагын ч гэдэг юм, насны ч гэдэг юм уу ийм шалгуур тавьдаггүй хуулиараа. Тэгэхээр за ер нь бол тэгээд ерөнхий шалгуур л байж байдаг. Тийм учраас тэр хүмүүст одоо юу гэдгийг иргэдийн хурлын байгууллагад олгож байгаа хуулиар хүлээлгэсэн эрх үүрэг нь ямар байгаа юм бэ гэдгийг маш хурдан ойлгуулж сурах асуудал бол их чухал байна. Тэрнийхээ дараа тэр хүнээс одоо юу гэдэг тодорхой хэмжээний шаардлагууд тавьж эхэлнэ. За ёс зүйн асуудал их яригдж байгаа зүйлүүд ёс зүйн дүрмтэй болох тухай асуудал. Тэрэн дээр одоо юу гэдгийг одоо төлөөллийн одоо өөрөөр хэрэгжүүлж чадахгүй байгаа тохиолдолд ямар хариуцлага тооцох юм бэ гэдэг асуудлыг ярьж эхэлж байгаа. Мөн дээд чатны одоо байгууллагаас тухайн хурлыг одоо үйл ажиллагаа явуулах хэрэгцээ одоо явуулах боломжтой боломжгүй хэсгэлээр дүгнэлт санал гаргаж тараах хүртэл асуудал ярих тухай юм өөрчлөлтүүд яригдж байгаа мөн хурл өөрөө бас бид одоо юу гэдэг энэ яг хүрээнд энэ бүрэлдэхүүнээрээ цаашдаа одоо юу гэдэг иргэдийн хурлынхаа иргэдийг төлөөлсөн энэ үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх боломжгүй гэсэн дүгнэлтээ гаргах юм бол мэдээж тэр одоо хідэн төлөөлөгч нь хэдэн хувийн тэгж үзэх юм бэ гэдэг асуудал дээр хууль тогтоогчд мань ярих байх л та. Иймэрхүү зүйлүүд бас яригдж байгаа шүү. Шинэ хуулийн төслөө ингээд уншихад хурлыг тараах эрх нь одоо дээд шатны засаг дараа буюу ерөнхий сайдад байхаар ингээд хуульчлагдах гэх тийм төсөл явж байна л да. Тэгэхээр нутгийн өөрөө удирдах ёсны мөн чанар нь юу гэдэг юм бэ? Хурлын төлөөлөгч гэдэг бол иргэдээсээ сонгогддог. Тэрэнд одоо дээд шатны байгууллага оролцох эсвэл үйл ажиллагаанд нь ч юм уу. Тэгтэл нөө дээд шатны одоо засаг дарга нь тэр хурлыг тарааж идэг. Тэгээ иргэдийн эрх ашиг одоо юу болж тий. Тэгэхээр энэ бас нэг их тийм оновчтой заалт биш юм шиг миний тухай зүгээр тийг санагдаж байгаа. Ягаад тэгэхээр хурл бол өөрөө удирдахсны байгууллага иргэд тэр хүмүүсийг сонгосон. Үнэхээр одоо үүрэг хариуцлагагүй хэрэгжүүлдэг юм бол тэр хурл одоо үйл ажиллагаа өөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлж чадахгүй байгаа бол тэр хурлыг иргэдэн тараах эрх нь байж исэн өмнөх үед бол. Тэгэхээр энэ бол их зөв оновчтой тогтолцоо. Одоо тэгэл нөгөө дээрээс нь оролцох юм бол нөгөө төвлөрөл чинь бас л одоо их сэтэл унаа штэ нэг дургуг одоо юу гэдгийг өөрснийх нь одоо эрх мэдэл тий олмол одоо нөгөө доош оролцох үйл ажиллагаанд нь оролцох байдал ингээд бий болох ийм нөхцөл байдал үүсч болзошгүй юм а гэдэг үднэс л энэ хуулийн төслөөс бол би тэрнтэй жоохон санал нийлэхгүй байгаа. Ягаад тэгэхээр хурлын нөгөө нутгийн өөрөө дүрсэн байгууллагын мөн чанар нөгөө одоо хууль ёсны энэ эрх ашигт нь хөндөх байдал үүсч болзошгүй ийм нөхцөл байдал бол хуулийн төслөөс харахад ажиглагдаж ирсэн. За яг ер нь бол зүгээр сая энэ дээр нэмээ хэлэхэд тухайн одоо дээд чатны байгууллага нь одоо үүдийн эрх зүйн чадамжгүй гэж үзээд хурл цаашдаа энэ бүрэлдэхүүнээр үйл ажиллагаа явуулж бол
явуулах боломжгүй болоо гэж тарах асуудал бас хоёр талтай ойлголттой. Нэг тал нь бол мэдээж сая манай дарга ингээд тодорхой хэлж байна. Нөгөө нэг тал нь болохоор нэгэнт батлагдаа гарцсан хууль тогтоомжууд, бодлогын шийдвэрүүд тухайн орнууд хэрэгжихгүй, түүний хэрэгжүүлэх хүсэл сонирхол байхгүй байгаа тохиолдолд яах вэ гэдэг асуудал. Тэгэхээр иргэд гэдэг маань олон мянган иргэдийн асуудал гараад ирдэг. Тэгэхээр энийг бас нэг ухаалгаар зохицуулсан заалтууд ч гэдэг юм уу, эсвэл ухаалгаар зохицуулсан тийм хувилрууд энэ хуулийн тусал дээр бас зөв суух болов гэж харж байгаа юм л та. Жишээл одоо 4 жил одоо засаг даргаа сунгаж чадаагүй ч юм уу, хуралд шийдэж чадаагүй ингээд явж байгаа сумын хурлууд бас байсан энэ тохиолдол дүүрэгч одоо байгаа үстэй бараг мөн. Тэгэхээр одоо тэр асуудлыг л одоо шийдэх гарцыг болвол гэж одоо хараад байгаа. Мэдээж ямар ч хууль бус одоо ямар ч одоо хууль тогтоомжид заагаагүй мөндөслөр ч гэдэг юм уу. Тийм байдлаар дээд шатны байгууллага тухайн одоо шатны хурлын үйл ажиллагаанд оролцох ямар ч боломжгүй шүү дээ. Хуулийн тодорхой үндэслэл байж байгаа. Монгол улс ч одоо юу гэдэг хууль дээдлсэн одоо ийм улс. Тийм учраас одоо юу гэдгийг хууль бусаар ямар нэгэн хуулийн үндэслэлгүйгээр тухайн хурлын байгууллага үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох нөлөөлөх асуудал боломжгүй. Зөв мэдээллийн засаглалгаа тусдаа байж байгаа. Баян зүрх дүүргийн асуудал чи юу лээ? Засаг дарга нь аях хуулиар олон талын олон янзын шийдвэрүүд гарсан 10 гаруй удаагийн. Тэгэхээр янз бүрийн байдлаар дүгнсэн учраас бид нар шууд тийм тэр шүүхийн байгууллагын шийдвэр зөв энэ засаг даргын ч гэдэг юм энэ хурлын одоо юу буруу гэж хэлэх бол юу нөхцөл байдлыг ингээд харахаар бол 4 жил бол засаглалын маш том хямралтай байна шүү дээ. Энийг шийдэж болохгүй байна гэдэг чинь л бидэнд зохицуулалт хэрэгтэй гэсэн үг үстэй тий. Аа. За нөгөө талаас аваад үзэхээр мөн за дээрээсээ юм хараат байх тухай асуудал ярьж байна. Нөгөө талаас бол иргэд бас төсөл дээр байгаа нэг зүйл бол нөгөө сумын иргэдийн хуралд намаас одоо хүн нэр дэвшүүлэхгүйгээр иргэд дундаасаа одоо гаргаж ирье гэдэг бас нэг юм асуудал байгаа. Тэгэхээр ерөнхийдөө өөрөө удирдах байгууллагадах одоо энэ улс төрчлөлт үүнээс хэрхэн ангид байх тухай гэдэг асуудал мөн бас хөндөгдөд байна л да. Тэгэхээр энэ тухай нөхцөл байдал өнөөдөр бас ямар байгаа юм болоо? За яг энэ хуулийн төсөл дээр бол цаашин орсон концепцийн шин чанартай зүйл нь болохоор ер нь бол төлөөлөгч гэдэг хүн болбол одоо идэвхтэй иргэдийн л төлөөлөл юм аа. Тэнд нэг ямар нэгэн улс төрийн одоо даалгавар биелүүлээд улс төр хийх зорилготой суух одоо улс төрийн одоо гар хөл болгохгүй л гэдэг юм орж ирж байгаа. А гэхдээ нөгөө талаас нь аваад үцхээр бас яг энэ дунд чинь ганцхан сумын аваад улс төргүү гэдэг. За аймаг бол бас байгаад байгаа тий. Тэгэхээр энийг яаж аягүй сайхан ялгамжтай зохицуулах юм бэ гэхээр ер нь одоо улс төрийн нам гэдэг маань болбол уг нь одоо яг нөгөө идэвхтэй төрийн байгууллага сайжруулах гэсэн идэвхтэй иргэдийн л үзэл бодлоо оролдуулдаг л энэ институт шүү дээ. Уг нь бол тэгээд төлөөлөгчийн эрхцэн байдлыг аягүй сайн сайжруулсан, хариуцлагажуулсан юм заалтууд энэ төсөл төр ороод байгаа боловч нөгөө талдаа бас баталгаа. Энэ хүн яаж энэ төлөөлөгчийн үйл ажиллагааг эрхлэн зохион байгуулах юм бэ? Таны хувьд нэг сонирхолтой жишээ ярьж байсан. 9 бийдагч төлөөлөгчтэй сумын тухай. За нөгөө хөдөө ажиллаар явж байгаад Дундгов аймгийн өндөр шилж суманд очтол доо. Тэгээ ингээ өндөр шилж сум нь болохоор 15 төлөөлөгчтэй юм байна. 15 төлөөлөгчийн 9 бийдагч төлөөлөгч юм байна. 2016 оны сонгуулиар гарсан. 2012 оны сонгуулиар болохоор 5 бийдагч гарч ирсэн гинэ. Тэгээ 16 онд бол 9 бийдагч болж гарсан. За тэгээ энэ дээр бол бид нар бас их сонирхол татаад сонирхож ярилцлагын давуу чанарууд бол харагддаг гэж байна. Ерөөсөө яг иргэнийхээ төлөөлөл болохын хувьд одоо манай тойргийн иргэдэд одоо ийм асуудал байна гэдэг тал дээр бол ерөөсөө маш их идэвхтэй ярилцдаг гинэ. Тэгхийн иргэдийн эрх ашигын төлөө гэсэн байр суурин дээр ханддаг нь бол маш их ач холбогдолтой байдаг. Сонгогчдынхоо эрх ашигыг шийдвүлэх, эрх ашигын төлөө ажиллах гэж байгаа болохоор ерөөсөө бүгдээрээ орж ирж санал бодлоо уралдуулж тэр эрцээ асуудалд бол ерөөсөө санаа зовх зүйлгүй болсон гэсэн юм бодлоо уралдуулахаас шийдвэр гаргах үйл явц дээр гэхдээ цаг хугацааны асуудал гарч магадгүй юм тий. Аха. 3 дахь нөхцөл байдал гэхдээ нийслэлийн хувьд бүр өөр байгаа шүү дээ. Тэгэхээр нам ч юм уу одоо иргэний төлөөлөл гэхээс илүүтэй ерөнхийдөө нийслэлийн иргэдийн хурлыг одоо дүүргээс бүрдүүлдэг болё гэдэг бас нэг юм төсөл байсан. За энэ төсөл бүр явцсан явж байгаа л та тийшээгаа. Тэгээ дүүргүүдийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг бүрдүүлэх гэсэн бодлогын шинжилгээтэй заалт явж байгаа. Зүгээр яг энэ нэг талаасаа зүгээр нөгөө үндсэн хуулиар олгогдсон иргэдийн хурлын төлөөлөгчд мөн иргэдээс шууд сонгогддог байх ёстой гэсэн зарчимтайгаа эхлээд нийцэж байгаа юугүй юу гэдэг дээр бас бид нараас тодорхой ярилцах шаардлагатай байгаа. Эндээс үндсэн хуулийн цэц ч юм уу холбогдох эрхээ байгууллагаас одоо дүгнэлт санал нь гарчих юм бол энэ заалт цаашаага одоо батлахгүй гэдэг асуудал явах байх. Зүгээр миний хувьд юу гэж харж байгаа вэхээр дүүргүүд маань өөрөө өстой харилцаа адилгүй. Тухайлбал зарим дүүргээс нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурд одоогийн байдлаар 10 квоттой, зарим 4 квоттой, зарим 1 квоттой байх шít. Тэгэхээр энийг одоо яаж
зохицуулж бүрдүүлэх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Томоохон олон хүн амтай олон квота дүүргээс бол олон төлөөлөгч гараад тэгэхээр иргэдийн хурал дээр ирээд олон голоод тухайн дүүрэг рүүгээ мэдээж сонгогч руу хандсан тэднэрт таалагдах гэсэн одоо юу гэдэг дүүрэг рүүгээ тийм хандсан бодлого үйл ажиллагаа төлхөө явах болов гэсэн хардлага бол нэг хэлэхэд байгаа. Улсын мажоритар шиг юм болчиход байна уу? Тийм учраас бид нар бол бас бус орнуудын жишээ одоо ямархуу төвшөнд яаж зохион байгуулагдсан бэ гэдэг нь бас хараасай л гэж хэлээд байгаа шин. Японд бол эсрэгээрээ байдаг. Дүүрэг дээрээ бол юу байдгүй. Иргэдийн хурал нь байдгүй. Зөвл иргэдийн зөвлөл ажилтай. Том одоо юу гэдгийг нийслэл одоо томоохон мужуудынхаа төв дээрээ бол иргэдийн хурал нь бүрдээд тухайн одоо юу гэдгийг дүүрэг нийт мужийн хэмжээний асуудал тэр одоо дүүргийн нийслэлийн хэмжээний асуудал аймгийн хэмжээний асуудал явах гэдэг учраас тэн дээрээ гол одоо төлөөлөл оролцсон нийт эрх ашиг хангасан юм шийдвэрээ гаргаад дүүргийнхаа төвшөнд очиж хэрэгжүүлэх шатн дээр болохоор тэр засгийн төлөөлөл засаг дарга энэ төргээд байж байгаа иргэдээсээ шууд сонгогддог. Арай өөр л дээ зүгээр. Гэхдээ ерөнхийдөө бас нөгөө өөрөө нутгийн өөрөө өдөртөсийг хэрэгжүүлж байгаа нэг тийм нэлээд үр дүнтэй үр ашигтай юм хэлбэр тэнд ингээд хөгжөөд яваад байгаа учраас үр дүнг нь юу гэж харж байгаа вэ? Нийгмийн эдийн засгийн хөгжлөөр нь бид нар харж өгнж байгаа шүү дээ. Тэнд тэгэхээр болоод байгаа учраас бид нар энэ жишээнүүдийг бас харж энэ төрлийн байгуулалтынхаа зохион байгуулалтыг бас зөв тал руу л хийх шаардлагатай байгаа. Бас нэг заалтыг харах юм бол ер нь ингээд онцлог одоо заалтуудыг хараад үзэх юм бол улс төрчлөлтөөс л ерөнхийдөө ангид байхыг маш их хичээгээд ах шиг байна л да. Тэгэхээр дараагийн асуудал бол мөн л ярьж байгаа иргэдийн хурал дээр байдаг намын бүлгүүд дээр төвлөрсөн зүйлийг байхгүй болгоё. Байнгын хороотой буюу одоо асуудалд төвлөрсөн байдлаар энэ хурал ажиллая гэдэг бас нэг юм орж ирж байна. Тэгэхээр энэ бүхэн маань бас хэр оновчтой байх юм бол энэ бол их чухал заалт. Одоо бол намын бүлэггүй байгаа дээрээс нь тэргүүлэгчтэй асуудал бас ярьж байгаа. Тэргүүлэгчдгүй бай гэдэг. Тэгэхээр ер нь бол хурал ер нь нийгмийн эдийн засгийн тухайн одоо нутаг дэвсгэрийн бүхэл асуудлуудыг хилцэн шийдвэр гаргах үүрэгтэй болчихж байгаа. Тухайн засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгжийн хуулиар болон үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрхээс гадна бусад хууль тогтоомжуудаар сая өнөөдрийн текст дээр 110 гаруй хуулийн 400 гаруй заалт байна гэдээ ярьж байна л да. Иргэдийн хуралд эрх үүрэг олгосон юм заалт. Энэ бүгдийг хэрэгжүүлэхийн тулд иргэдийн хурал өөрөө бас одоо чадвартай ийм одоо байгууллага болох хэрэгтэй болж байгаа. Тийм учраас бүх хүн бүх асуудлаар одоо юу гэдгийг тийм жиг одоо сайн мэдээлэлтэй байгаад тэр талаар мэрэгч ажиллах тэр талаар одоо ялангуяа иргэдийн одоо тухайн харилцаанд оролцож байгаа иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд бол төвөгтэй болох учраас хороодын зохион байгуулалтанд орж ажиллах асуудал бол маш чухал болж байгаа. Ажлын 5 хороо байдаг, дэд хороодууд ажиллаж байгаа. Одоо бол одоогийн хуулиараа бол яг бүрэн хэмжээнд хороодууд нь бие даасан байдлаар ажиллахад бол жоохон төвөгтэй байдаг. Тийм учраас тухайн хороодуудыг тодорхой захиргааны болоод эрх одоо сөрөг санхүүгийн тийм эрх мэдлийг тодорхой хэмжээнд өгөөд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа хийж байгаа тухайн салбарт ажиллаж байгаа байгууллагуудын үйл ажиллагаатай сайн уялдуулаад тэр байгууллагуудын үйл ажиллагаанд хялт тавьдаг, санал хүсэлтийн сонсдог тухайн чиглэлээр одоо тогтмол хуралдаж иргэдээсээ саналыг авч тийм ээ дээд доод чатандаа ингээд бодлого үйл ажиллагаагаа уялдуулж явах ийм шаардлагууд бол бүх салбарт гардаг учраас энэ хороодуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, хороодуудын үйл ажиллагааг жоохон өндөрт гаргах, эрх мэдэл олох тал руу захиргааны болоод төсвийн эрх мэдэл олгох чиглэлээр бол ажиллах нь зүйтэй л гэж ийм шийдвэрүүд ийм аудиен заалтанд тусах нь зүйтэй гэж бид нар харж байгаа. За аймгийн хувьд ч адилхан л та хуулиараа бас хурлын төлөөлөгчд маань ажлын хороодод хуваагдаад ажилладаг. Үнэхээр одоо нийгмийн эдийн засгийн талаар гэдэг юм уу, соёл боловсролын талаар, за нэг нь одоо дэд үтсийн талаар ч гэдэг юм уу ингээд мэрэгчээд нөгөө хүмүүс төлөөлөгчд маань өөрсдөө бас мэрэгжлийнхаа өөрийнхөө ур чадвар гэдэг юм өөрийнхөө мэдлэг чадварыг харгалзаад хороодод хуваагдаад ажилладаг. Энэ бас их үр дүнтэй байдаг. Тэр чиглэлийн хуулийн хэрэгжилтийг яндаг. За мөн тэр чиглэлээр гарсан хурлынхаа шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт тавьдаг. За хурлаар орох гэж байгаа аливаа асуудалд бас санал дүгнэлтээ гаргаад тэрийг хурлаар оруулж шийдвэртээ бас одоо тухайн хорооны саналыг тусгах ийм үр дүнтэй. Зүгээр тэргүүлэгчдийн хувьд одоо үндсэн хуулиараа байхгүй болчлоо. Тэгээд зөвлөл ажиллана гэж байгаа. Зөвлөл нь бол яг хурлаас тухайн хурлаа одоо хурлын дараа зөвлөл байгуулад одоо тэр шийдвэр хурлаар гарсан шийдвэрийнхээ хэрэгжилтийг хяналт тавиад дараагийн хурлаар бол дахиад зөвлөл нь шинжилэгдээд байгуулагдахаар нэг юм төсөл явж байгаа. Тэгэхээр тэргүүлэгчд одоо хурлынхаа нөгөө 33 ч гэдэг юм 35 ч гэдэг юм тийм ээ энэ төлөөлөгчийн бүрийн эрхийн асуудлыг шийдээд байна. 11 хүн суучаад одоо асуудлыг шийдээд байна гэдэг үүднээс энэ тэргүүлэгчийг байхгүй болгож байгаа. Тэгэхдээ тэргүүлэгчдэр нэг яралтай шийдэх зарим асуудлууд байдаг л да. Тухайлх юм бол тэрийн дэд одоо медаль тодорхойлогч байдаг юм уу? Өмч хөрөнгийг одоо бүртгэлээс хугацаанд дууссан өмч хөрөнгө агтлахч байдаг юм уу тийм ээ? Одоо үл хөдлөх хөрөнгүүдийг за хөрөнгийг яралтай бүртгэж авах гэдэг зүгээр ажил хэргийн шинжтэй ийм шийдвэрүүдийг миний яралтай гаргахад бас
тэргүүлэгчдэр шийдэхэд их хялбар байдаг. Одоо ингээд за төвлөрсөн суурин газрууд дархан орхон эрдэнэт гэдэг юм уу тийм ээ? Дархан уул гэдэг ингээд шийдэхэд боломжтой 30 хэдэн төлөөлөгч маань цуглах боломжтой. Ойрхон нутаг дэвсгэртэй. Хязгаарлагдмал одоо их өргөн уудам нутаг дэвсгэртэй. За тэгээд 20 хэдэн сумтай ийм аймагуудаас сарын 2 3 дахиж ирээд ингээд хуралдаа суугаад байхад бас их хүндрэлтэй. Тэр хүмүүст маань одоо адгийн наатал томилолт хэрэгтэй, шатхуун хэрэгтэй тийм ээ. Тэгээд ажлыгаа явуулахад ингээд зардлууд маш их шаардлагатай болдог. Тэгэхээр энэ маань одоо хэр оновчтой байна уу? Одоо зөвлөд бол ямар ч тийм шийдвэр гаргах эрх мэдэл байхгүй. Ажлын алба одоо хурлын ажлын албаны хийх одоо шийдвэрийн хэрэгжилтэнд ажлын алба чинь хяналт тавиа тэрийг хэрэгжилтэй тэргүүлэгчтэй юм хуралдаа тайлагнаад явж идэг. Тэгэхээр энэ чиг үүргийн бас давхар зөвлөл маань нэг тийм онцгой ач холбогдолгүй байхаар ингээд харагдаад байгаа. Тэгээ энэ дээр тий ажлын албатайгаа чиг үүргийн давхардаадж байгаа юм шиг тийм ээ. Тэнд чинь бүхлөтөө одоо хурлаа үйл ажиллагаагаа явуулах нөхцөл боломжийг хангаад байж идэг ийм ажлын алба байж идэг. Тэгэхээр ийм тий төр хорооны ажил гэдэг ингээ одоо хороодын ажилтай давхардах гэж байгаа юм шиг иймэрхүү бас нэг юу ажиглагдчихж байгаа. Тэгээ энийг бол бас их зөв бодож тооцож оруулах нь зүйтэй юм шиг харагдчихж байгаа. За намын бүлэг бол угаасаа намын бүлгийн санал дүгнэлтийг нэг аваад идэггүй шүү дээ урлаар. Намын бүлэг бол угаасаа хуулинд ч байхгүй заалт байхгүй намын бүлэг ажиллана гэд. Тэгэхээр намын бүлэг гэдгийг одоо тэр байхгүй хад бол болох зүг. Хэвлэлээр харахад чи намын бүлэг хуралдаад л саналаа хамгаалаад л зарим харин одоо зарим газар намын бүлгүүд бол яг бодлогоо гаргадаг, бодлогоор уралддаг. Тэгээд олонх болсон нам нь өөрсдийнхөө бодлогыг хэрэгжүүлэх үүрэгтэй. 4 жилийн хугацаанд. Тэгэхээр тэр хуулийнхаа заалтуудыг яг энэ одоо гарч байгаа шийдвэрүүдэд тусч өгнэг үйл төр л ер нь нэгтгэж байгаа юм л да үзэл бодлоо. Тэрэн дээр нэг гол асуудал байгаа. Сая энэ даргын ярьсан дээр нэмээд хэлэхэд бол ажлын албан хайрны эсрэгээр их байнгын одоо мэрэгчсэн доктортой юм болох шаардлага бол амьдрал дээр зөндөө гарч ирдэг. Хурлын байгууллагын үйл ажиллагаа доктортой хэвэн явагдах, хуулиар хүлээсэн чиг үүрэг хэрэгжүүлэхэд одоо хамгийн гол үүрэг гүйцэтгэдэг тусал дэмждэг байгууллага бол хурлын ажлын алба байдаг. Тийм учраас одоо юу гэдгийг ялангуяа тухайн одоо сонгуулийн үр дүнд одоо засгийн одоо хурлын одоо олонх нь солигдох юм бол өөр намын төлөөлөл гараад ирэх юм хурлын ажлын албаны үйл ажиллагаас дагаад солигдох өөрчлөгдөх магадлалууд гарч ирдэг. Тэгэхээр төлөөллийн байгууллага төрийн албанд ажил үзээгийн туршлага муутай хүмүүс ороод ирэхээр эргээд нөгөө төлөөлөгч шинэ төлөөлөгч нартай ялангуяа одоо тусал дэмжих юм чадвах нь сулраа явцдаг. Ингээд хурлын байгууллагын чадвар нийлэггүйдээ сулраад нөгөө засаг даргынхаа одоо тамгын газрын үйл ажиллагаанд чирэгдэж явах ч гэдэг юм. Ийм тохиолдолд амьдралаар зөндөө гардаг учраас харин ч төрийн албаны бол бус хууль тогтоомжуудаараа нэгжийн хуулиараа бол энэ ажлын албаны үйл ажиллагаа тогтвортой болох, ажлын албанд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын одоо статусыг тодорхой болгож зарим талаар нэмэгдүүлэх юм шаардлагууд бол амьдрал дээр зөндөө байдаг. За тэгэхээр яг саяны асуултаас бас ургуулад асуух гэсэн. 2016 оны сонгуулийг харах юм бол нийт одоо юу гэдэг 8,099 төлөөлөгч сонгогдсон байна гэж. За эдгээрээс юу бараг 30% нь биш 50 гаруй хувь нь ерөөхдөө шинээр сонгогдсон төлөөлөгчд байсан байна гэж тоод өртөжсэн. Тэгэхээр энэ хүмүүс нөгөө заашгүй одоо сая хэлсэнчлэнгээр сургалт явуулах, за мэрэгшүүлэх чадамжийг нь дээшлүүлэх гэдэг энэ шаардлагууд гарч ирсэн. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд эргээд харах юм бол энэ сургалтуудыг олон улсын байгууллагын тусламж дэмжлэгтэйгээр гэдэг юм уу явуулсан байна. Тэгэхээр цаашид ер нь энэ сургалтууд хэр шаардлагатай байгаад байд юм бол эдгээрийг мөн төлөвлөх тэр төсөв санхүүг бас хэрхэн зохицуулбал илүү оновчтой юм шигээр та бүхэн хардаг бай. За энэ бол маш чухал асуудал. За ер нь бол яг одоогийн үйлчилж байгаа хууль тогтоомжинд бол анханасаа одоо төлөөлөгч гэдэг хүнд тавигдах одоо юу гэдэг дээд боловсралтай ч гэдэг юм уу юм шаардлага байхгүй шүү дээ. 18 наснд хүрсэн Монгол Улсын иргэн тухайн орон нутгийн одоо хаягтай байна л гэдэг одоо үндсэн суурь зөрчин байгаа. Тэгэхээр энэ хүмүүс одоо нэгэн ард түмний одоо сонголтоор ингээ гараад ирж байгаа төлөөлөгчд нь төрөлбөрийн улсууд байдаг. Боловсролын хувьд мэрэгжил чадвар туршлагын хувьд. Тэгэхээр энэ хүмүүсийг өнөөдөр Монгол Улсын хууль тогтоомжид заасан яг хурлын үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд тэр хүмүүс бэлэн байна уу гэдэг асуудал. За тэгэхээр бэлэн биш байдаг. За ялангуяа бас анх удаа сонгогдож байгаа төлөөлөгч 4 жил тутамдаа ер нь бол 40-50%, 60% баг зарим газараа шинжлэхдээ явдаг. Тэгэхээр хэрэгцээ шаардлага бол байгаа. За яагаад вэ гэхээр тийм хүмүүс маань өөрсдөө мэдлэгтэйгээр туршлагатайгаар хуулиа сайн мэдж ингэж чадахтайгаар одоо шийдвэрээ гаргадаг байх хэвээр. Энэ хүмүүс өөрсдөө одоо чадахгүй, мэдлэггүй, мэдээлэлгүйгээсээ болоод хурлаас гарч байгаа шийдвэрт одоо шийдвэрийн одоо чанар өөр нөлөөнд нөлөөлж байна. Нэгт хоёрдугаарт одоо бусдын нөлөөнд автаж байна.
хурлын байгууллагын нэр хүнд чадамжийн асуудлыг бууруулж байна. Маш хортой үр нөлөөнүүдийг одоо яг эндээс ургаж гараад байгаа. Өөрөөр хэлбэл асуудал оруулсан одоо тэр төрийн захиргааны байгууллагын одоо оруулж байгаа асуудалд одоо шууд мэдлэггүй учраас шууд автаад одоо хүлээн зөвшөөрөх маягаар ёсчлох маягаар асуудалд хандаад байна уу да. Тийм учраас энэ одоо хуулиар 100 гаруй одоо хуулиар заасан одоо үндсэн чиглэлээр хэрэгжүүлэхдээ нөгөө ядаж хуулиа мэдмээр байна. Төсвөө яаж батлах юм? Яаж одоо орон нутгийн хөгжлийн бодлого шийдвэр одоо мундаг асуудлуудыг хилцэж чинь тий. Тэгэхээр энийг мэдчих хэвээр. За тэгэхээр энэ чадахжуулах асуудлыг бол хэрэгцээ шаардлага байсан учраас өнөөдрийн болтол бас тодорхой хэмжээнд олон улсын төсөл хөтөлбөрүүдээр энэ асуудлыг зохицуулж ирлээ. За энийг бол цаашид бүр одоо яг эргэцэн үндэстэй цаашид бүр доктортой байдлыг хангах шаардлагатай байгаа. За энэ хуулийн төсөлд бол бас яг энэ төлөөлөгчдийн сургаж чадахжуулах төсвийн зардлыг бас одоо хурлын үйл ажиллагаа болон ажлын албан төсвөөс бүрднэ гэж байгаа л да. Тэгээ тэн дээр нь нэмээд хурлын төлөөлөгчийг чадахжуулах зардлаас бүрднэ ч гэдэг юм уу. Төлөөлөгчийн ажиллах зардлаас бүрднэ гэдэг ийм юм оруулъя гэдэг саналс бид нар явуулаад байсан. Тэгэхээр ингээд эргэцэн үндэс нь өөрөө бүрдчих юм бол анханасаа л хурлын төсвийг батлахдаа чадахжуулах төсв нь шууд батлагдаад ороод ирэхээр заавал төсөл хөтөлбөр гэж одоо нөгөө доктортой бус явахгүйгээр энэ өөрөө яг хууль ёсны шаардлага болоо хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр бол төлөөлөгчд маань бол мэдээж одоо баталгаагаар хангагдаж байгаа юм чинь мэдлэг чадвартай байх асуудал өөрсдөө энэ хэрэгжиж эхлэхээр явандаач нөгөө улс төрийн одоо сонгуульд оролцох улс төрийн соёл маань өөрөө анханасаа за эн чинь ер нь зүгээр нэг улс төрийн нэг засаг дарагт нэг санал өгөх гээд нэг гараад ирдэг бас ажил биш вэ шүү. Энэ бол үнэхээр одоо орон нутгийн бодлого шийдвэрийг одоо гаргахад чухал нөлөөтэй ийм одоо төлөөлөгч хүн гэдэг бол маш чухал юм байна гэдгийг бүр ойлгоход хүртэл энэ чухал нөлөөтэй. Нэмээд хэлэхэд хурлын ажлын алба бол нөгөө нутгийн захиргааны байгууллагын бүрэлдэхүүн хэсэг өөрөлдөө төрийн албаны нэг хэсэг байхгүй. Тэгэхээр нутгийн захиргааны байгууллагад ажиллаж байгаа бүх албан хаагчид бол төрийн албаны хуулиар шаардлагууд тавьчихдаг. Эхлээд орохдоо анхан шатны одоо чиглэл эхлээд тодорхой хэмжээний мэдлэг мэргэжил боловсрол эзэмсэн байх ёстой гэдэг шалгуураа даван сонгон шалгаруулалтаа даваа төрийн жинхэнэ албан хаагч болно. Тэрнийхээ дараа анхан шатны одоо нутгийн захиргааны байгууллагатай холбоотой чиглүүлэх одоо маягийн тийм анхан шатны сургалтанд суун дараа нь шатлан дэвшигч зарчмынхаа хүрээд тусгай бүрд нь одоо юу гэдгийг одоо сургалтанд хамрагдаж мэрэгшүүлэх сургалтанд хамрагдаж тодорхой шалгалт шүүлгээ өгт айцтай ажилд орж ингээд боловсроод байдаг. Хурлын төлөөлөгчдээр маань тийм шаардлагууд тавьдгүй учраас энэ хурлын төлөөлөгчдийг ялангуяа анх удаа сонгож байгаа төлөөлөгчдийг сургаж боловсруулах асуудлыг бол ер нь төрийн байгууллага бол өөрөөсөө бие даа шийдвэрлэх төсвийн хүрээнд одоо энэ асуудлыг зохицуулах заашгүй шаардлагатай болж байгаа. Одоо гадны туршлагуудыг суралцах хугацаа бол одоо 20-30 жил явлаа шүү дээ. Одоо өөрөөсөө шийдэд явах бүрэн бололцоо багшлах боловсон хүчний хувьд ч тэр сургалтын одоо хөтөлбөр модулийн хувьд ч тэр бүрдсэн байгаа. Тийм учраас бид нар бол энийг одоо орон нутгийнхаа төвшөнд одоо холбогдох төрийн эрхүй байгууллагуудтай төрийн албаны зөвлөл болоод бусад одоо удирдлагын академич гэдэг энэ байгууллагуудтай хамтраад энэ асуудал засгийн газрын хэрэглэх газартайгаа хамтраад энэ асуудлыг өөрсдөө шийдвэрлээд явах бүрэн боломжтой байна. Тий. Тэгэхээр хурлын байгууллага гэдэг бол ингээ орон нутгийнхаа хөгжлийн гол том бодлогоодыг баталдаг. Иргэдийнхээ амьдралыг сайжруулах гол бодлого хөтөлбөрөөр баталдаг ийм одоо том эрх хэмжээтэй байгууллага байж идэг. Гэтэл тэрэнд сонгогдсон нөгөө төлөөлөгчд маань одоо иргэд дундаасаа нөгөө янз бүрийн мэдлэг боловсролтой чадвартай ийм улсууд байж идэг. Тэгэхээр заашгүй сургах тэдний хөгжүүлэх, боловсруулах шаардлага байгаа нөхцөл төсөвтөө заашгүй тэр сургах зардлын суулгаж явахгүй бол одоо үнэхээр бас Монгол орны хувьд гэдэг юм уу 92 оноос хойш маш олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж энэ төлөөлөгчдөд чадахжуулдаг. Харамсалтай тал нь одоо дараагийн сонгуулиараа байхгүй болчихдог. Ингээл дахин сургах шаардлага нь байгаад байгаа учраас төсөвтөл энэ сургалтын зардлыг зайлшгүй суулгаж өгч явахгүй бол цаашдаа бид нар төсөл хөтөлбөрт найдаад бол бас боломжгүй юм аа л гэдэг нь харагдаж байгаа. Төслөөр одоо хэрэгжүүлсэн үйл ажиллагааг Монгол улсын хэмжээнд нутгийн өөрөө удирдах байгууллагад одоо нутагшуулж үлдээх энэ асуудлыг бол одоо Монгол улсын засгийн газар хариуцах ийм одоо санамж бичгтэр тэгсэн байдаг. За ингээд цаашлаад бол одоо энэ ялангуяа одоо энэ суурь сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах төсөв санхүүгийн асуудлыг бол яхаарахгүй одоо засгийн газрын түвшинд одоо шийдэж орон нутгийн төлөөлөгч нарыг одоо чадахжуулах асуудалд бол анхаарал хандуулах зайлшгүй шаардлага тулгарч байгаа. Тэгэхээр энэ дээр бол ер нь одоо чадвартай хүн мэдлэгтэй чадвартай хүн тэр бодлого тодорхойлох асуудалтай бол хандж иж энэ орон нутгийн одоо хөгжлийн бодлого хэрэгжилтийн үйл ажиллагаа бол сайн байх нь бол
гарцаагүй болно. Тэр энэ төслийн зүгээс бол үндсэндээ бол тэр чадвар бэхжүүлэх суур сургалтын одоо модулууд бол бүрэн хэмжээнд бэлэн болчихсон. Одоо цаашлаад одоо ингээд шинжилээд сайжруулад одоо ингээд сургалтаа явуулах юм боломж төгсөл нь бол хангагдсан байна. Нөгөө талаас одоо тэр хүмүүсийг сургах зардлын асуудал дээр л одоо манай орон нутаг төрийн зүгээс одоо зайлшгүй анхаарах асуудал бол гарч ирж байгаа. За нөгөө нэг асуудал бол манай иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба маань яг тэр төлөөлөгч нартайгаа одоо харилцаж хамтарч ажилладаг. Тэдний одоо үйл ажиллагааг одоо чиглүүлдэг байгууллага байна. Тэгэхээр одоо манай удирдлагын академийн төвшинч гэсэн одоо юуны иргэдийн хурлын ажлын албаны одоо төрийн захиргааны ажилтнуудад зориулсан тусгаалсан модулыг одоо гаргах ёстой юм шиг санагддаг. Яагаад гэвэл тэр хүмүүсийг одоо тэр төлөөлөгч нартай одоо яаж ажиллах вэ? Төлөөлөгч нарыг яаж чадахжуулах вэ гэдэг тал дээр нь бол тусгаалсан одоо тийм арга зүгээр хангах бол зайлшгүй шаарддаг бол харагдаж байгаа. За тэгэхээр бид нар ерөөхдөө тулгамдж байгаа асуудал за шийдэх боломжуудын тухай нэлээд ярьлаа. Тэгэхээр өмнө нь хэлэлцүүлэх дээр бас нэг дүрдэгцэн санааг хаалтын асуулт болгож тавих гэсэн. Тэгэхээр хэлжсэн боловсролын яамны хувьд гэдэг ч юм уу тэр чиглэлийн одоо асуудал гарлаа гэхэд яамтай нь харилцдаг те эрүүл мэндийн асуудал байвал яамтай нь харилцдаг гэдэг ч юм уу. За тэгвэл нутгийн өөрөө удирдах байгууллага яг үйл ажиллагаа явуулах тэр чадварч гэдэг ч юм уу ийм тулгамдсан асуудал гарахад одоо түүнийг шийдвэрлэх хүлээж авах газар гэж юу байдсан болов шаардлагатай юу гэдэг юм яригадаад байна л да. Одоогоор юу гэдэг орон нутгийн хувьд ялангуяа засгийн газрын хэрэг эрхлэх газар дээр ч юм уу те одоо чиглэлээр хангаад гэдэг юм уу ингээ ажилдаг. Тэгвэл яг тэр үйл ажиллагаа явуулах процесс дээр одоо дэмжлэг үзүүлдэг ч юм уу ийм газар шаардлагатай байдаг уу байхгүй юу эсвэл мөн та бүхэнд яг нэн тэргүүн тулгамдж байгаа асуудал бас юу байгаад байгаа вэ? Тийм ер нь тэгээ боловсролын яамч гэдэг юм уу эрүүл мэндийн яам гэдэг ингээд хурлын байгууллага бол шууд харьцаад учир дутагдaltaй бэрхшээлтэй байдаг. Зүгээр засгийн газрын хэрэглэх газар маань одоо хурлуудыг ерөнхийдөө чиглэл зөвлөмжөөр л хангаж байгаа. Тэгэхээр хурлууд одоо эрх ашигаа бас нэг илэрхийлдэг, нэгдэж одоо саналаа тавьдаг гэдэг юм уу. Ер нь хурлуудын байгууллагын одоо зовлон бэрхшээлч гэдэг юм уу, тулгамдж байгаа асуудал бол ерөнхийдөө бас адилхан. Тэгэхээр энийг бид нар яаж яах вэ? Эрх ашигаа яаж хамгаалах вэ гэдэг юм уу? Хуулийн төсөл дээр адгийн наатал нь энэ тэндээ саналаа явуулаад байдаг нэгдгээд нэг өчмөр байгаа байхгүй тэндээ яриад. Тэгээд бид нар 90-ад оны үед Монголын нутгийн удирдлагын холбоо гэсэн төрийн бус байгууллага хурлын нарийн бичгийн дарга нар одоо санаалчлаад байгуулсан. Тэгээд энэ байгууллага маань бас хурлуудын өмнөөс дуурдаг, ажилтнуудын сургадаг, чадахжуулдаг ийм чиг үүрэгтэй ажиллаж ирсэн. Тэгээд энэ төрийн бус байгууллагын болохоор бас л нөгөө төсөв санхүү тэгэл тэр тийм боловсон өвчин гэл ингээл юм дээр бас учир дутагдaltaй байсан. Тэгэхээр энэ хурлын байгууллагыг бас үнэхээр нэг тэгж чиглүүлдэг гэдэг нэгдмэл одоо эрх ашгийг нь одоо нэгдмэл байдалд яадаг санал юу лээ үзэл бодол саналыг нэгтгэдэг ийм байгууллага зайлшгүй бас шаардлагатай л байдаг тийм. Жишээлбэл одоо юуны иргэдийн хурлын бүх шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлын байгууллагуудын төсөв гэхэд одоо ямар асуудал вэ тийм. Үнэнхээр одоо тэр нэг хэдэн хүмүүсийн цалин нэг тогтмол зардлаас ондоо юм байхгүй. Үнэнхээр одоо тэр иргэддээ хүрч очиж иргэддээ одоо төрийн үйлчлэгээ одоо үр дүнтэй хүрсэн байх уу үгүй вэ нүгэд хянаад үзчих тийм одоо төсөв санхүүгийн хувьд бол дутагдaltaй байж байна. А нөгөө нэг талаараа болохоор орон тооны асуудал гэж манай хурлынхан бол маш их ярьдаг. Жишээлбэл нэг аймаг зарим аймаг нь одоо 7 орон тоотой байх стогоо сангийн 7 орон тоогоор хянаад ингээд төсөв санхүүгөө өгж явахад зарим нь бүр одоо 20 хэдэн орон тоогоор ингээд баталчихсан үйл ажиллагаа явуулаад байж ийм харьцангуй юмнууд байгаа. Тэгэхээр чинь энэ бүгдийг төлөөнөөс одоо дуурайад одоо энэ одоо хурлын одоо орон тооны асуудлыг бол ийм байх ёстой маа. Энийг одоо төсөвт ингэж суулгах, тусгах шаардлагатай гэдэг тэрний араас хөөцөлдөг юм уу? Эсвэл нэг одоо хурлын байгууллага одоо төсөв хөрөнгө өөрийгөө санхүүжүүлдэг орлого ихтэй аймагчлаа өөрсдийгөө бэхжүүлээд явждаг байх. Одоо орлого багтаа энэ аймагуд чинь өөрсдийнхөө үйл ажиллагааг бэхжүүлэх тэр тал дээр бол дутагдaltaй байдаг. Тэгэхээр одоо хурлын байгууллагын хөрөнгө оруулалтын асуудал ийм юм шаардлагатай байна гэдэл тэрийг хөөцөлдөд явуулдаг байгууллага бол үнэхээр одоо байхгүй байгаа шүү. Одоо төрийн дээд түвшинд бол энэ бүх аймагуудын бүх дүүргүүдийн одоо хурлууд нэг нэгээрээ хандах ш тэдний бодлогыг одоо нэгдэж зангидаад одоо нэгдмэл саналын илэрхийлээд асуудлыг шийдвэрлэх ийм байгууллага бол зайлшгүй шаардлагатай. За тэгэхээр өнөөдрийн хэлэлцүүлэгт бас цаг зав гаргаж хүрэлцээр санал бодлоо хуваалцсан та бүхэнд маш их баярлалаа.
энэ хүргээд хэлэлцүүлгээ өндөрлөж байна. За